Сайн байцгаана. Намайг Баярсахаа өгтэй Мандхой гэдэг. Би 8 дахь сургуулийн 11-ийн Б ангид суралцдаг. Намайг Тэнэнгой гэдэг. Би 8 дахь сургуулийн 11-ийн Б ангид суралцдаг. Эрдэнэ сайхны Эрхэм Бэлэг гэдэг. Орхон аймгийн 8 дахь сургуулийн 11-р ангид сурагч байна. Сагсан мөнгөний спортоор хичээлдэг. Анх 2 дугаар ангиас сагсан мөнгөний спортоор хичээлж байгаа. Амжилт гэх юм бол зөвхөн спортын наадмаас авраг авч исэн. Миний сонирхол юм бол волейбол тоглох. Өөртөө мөнгө хоримтлуулж би волейболын пүүзийг авч исэн. Энэ надад ийм хоримтлалтай түүх байгаа. Гадагшаа татгчаа том хэмжээний тэмцээнд явхад мэдээч мөнгөний хэрэг гардаг. Мөнгөний хэрэгцээгээ хоримтлал үүсгэж мөнгөө хадгалж цуглуулснаар одоо санхүүгийн асуудлаа шийдэж явдаг. Хоримтлал нь болохоор та өөрийнхөө зарцуулдаг өдөр тутамдаа хэрэгэлдэг мөнгнүүдээ жоохон ч гэсэн тодорхой хэмээг ингээ хоримтлуулж ирээдүйдээ хөрөнгө оруулахыг хэлдэг юм. Би энэ 9 сараас эхлээд Орхон аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа. Тэргүүнээс ажиллангууд айгүй их бичиг цаашны ажил гардаг юм байна. Дөнгөж бичиг цаашны ажил хийхэд надад өдөрдөмж төсөв мөнгөний асуудал, тайлан тооцоо зэргийг ингээд хийх шаардлага гардаг. Энэ шаардлагуудыг хангахын тулд надад ноутбукны хэрэгцээ маш их дутагдж байгаа. Тийм учраас би аль 9 сараас эхлээд мөнгөө цогцолоод ээжийн аав, найз нөхөд тэгээд эмээ өвгөө өгсөн мөнгнүүдийг цогцолоод одохгүй шинэ ноутбуктай болгож байгаа. Хоримтлаараа мөрөөдлөө бүтээцгээе. Хоримтлаар мөрөөдлөө бүтээе. Хоримтлаараа мөрөөдлөө биелүүлээрэ.